Би нэг хичээл орж исэн. Нэгдүгээр сая дээр түүхэн хичээл ороод байж исэн. Тэгээ нөгөө нэг хятадын худалдааны пүүс гэж ярихгүй. Хятад худалдааны пүүс гэж байгаа шүү дээ. Тэг яг тэрийг яриа байж исэн чинь хоцорж орж ирсэн хүүхэд яг нэгдүгээр салааны хамгийн урд ширээнд суугаад хажууд хүүхдээ сая юу гэсэн бэ? Түүц гэсэн үг асуудаг байхгүй. Тэгсэн чинь хажуудлынх нь хүүхэд бас сонсоогүй анзаараагүй юм байна л да. Пүүц гэсэн. Сайн байцгаана уу? Монгийн цогцлбор сургуулийн баг боловсролын багш Оюун Чимэг байна. За сайн байцгаана уу? Намайг Ямсран гэдэг 1-р сургуулийн англи хэлний багш. Нийслэлийн ерөнхий боловсролын 111-р сургуулийн түүхийн багш Ж Алтан Сүх байна. Хүүхдүүдийн эцэг эхийн тусалцаа дэмжлэг маш их чухал хэрэгтэй байдаг. Хоцрохгүй байх гэж ойлгодог. Хувь хүний хөгжил буюу цагаа маш сайн төлөвлөх гэж үзжээ. Гэр сургууль хоорондын занаас үүссэн хичээл сургуулийн хоцрогдлын асуудал байна л да. Хол гэртээ учраас маш их цагийг замдаа зарцуулдаг. За энэс болоод хүүхдүүд маань хичээлээсээ хоцордог. За зарим тохиолдолд тасалдаг. Суралцагчийн суралцах чадвах нь буурдаг. Төгжрлийн улмаас ингээд хүүхдүүдээ маш их оройтж авдаг. Хараалахаа бүстэй байгаа хүүхдээ бол заавал эцэг хэрэг хөргүүлэх шаардлагагүй өдөнд ангийн хүүхдүүдэд хичээлдээ маш хурдан хугацаанд нэг 10 минутыг зарцуулдаг ч юм уу тий. Тэгэхээр хүүхдүүдийн өвдгийн гэрээ санагалзах байдаг юм эсвэл хоцрох, таслах гэдэг асуудлууд байхгүй болж байна. Ойрхон гэртээ учраас хичээлээс гадна 1-2 дугуйлан 7 хоногт ингээд ээлжлээд хамрагдах боломж нь илүү өндөр байдаг. Тэгэхээр хүүхдүүд гол зорилго нь юу болохоор сурахын тулд эргэлзээд л явна гэсэн үг л дээ. Эцэгчүүдийн хувьд бол бас хүүхдүүдэд хөргөж өгч авахд бас хялбархан өөрсдөд нь маш таатай, давуу талтай гэх юм уу та. Хамгийн сайн сургууль ямар сургууль вэ гэж эцэгчүүд болон бас найзууд маань гэж асуудیں۔ Тэгэхэд бол хамгийн сайн сургууль бол гэртээ нойрхон сургууль гэж би бол хэлдэг. Тэгээ хамраа сургах тойрогийнхоо сургуулиудад хүүхдээ суралцуулаач л гэж эцэгчүүд зөвлөмөр. Хүүхдээ ингээд өөрийнхөө хүссэн сургууль сурмаар байгаа бол тухайн бүсэд нь очиод тий амьдраач гэдэг юм нөхцөл. Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын стандарт, сургалтын орчин төр бол бүгдээрээ стандартчлагдсан нэг төвшөнд явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй гэж хэлсэн. Сургалтын ялгаатай байдлыг арилгах ийм хөтөлбөр хэрэгжиж байна. Тийм болохоор эцэгчүүдээ аль болох тийм нэг тал руугаа туйшруулахгүйгээр бас хариулах сургууль сургаасаа гэж юу нь хүсдэг. Хот төлөвлөлт болон барилгын компаниуд заавал хүүхдийн цэцэрлэг сургуулийг бас хамтдан ингэж байгуулах шаардлагатай. Хотхон баригдлаа хотхоноод агаад нэг сургуулийн ч юм уу цэцэрлэгэн ч юм уу юм бас давхар нийгмийн бодлогын хүрээнд баригдаад ирэх юм бол энэ бол хүүхдэд эцэг ихэд нийгэмд аль аль талдаа маш хэрэгцээтэй зүйл юм аа гэж үзэж байгаа.